Сайн байцгаана үзэгчтэй. Блог подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн маань зочин шинэ орон сууцны төслийн хүүхдийн тоглоомын талбай, гадна тогтчлтын талбайг үүсгэж өгдөг ийм компани байгаа. За Европын холбооны тэр дундаа Скандинавын улс орнуудаас хүүхдийн тоглоомын талбайны тоноглол тоглоомнуудыг импортлон оруулж ирдэг ийм компани байна. Гэхдээ сонирхол татсан нэг зүйл нь юу вэ гэхлээр ихэнх төсөл хэрэгжүүлэгчид тоглоомын талбайг барилгаа дууссаны дараа төслөө бараг дууссаны дараа хийдэг бол энэ ярилцсан хүн маань өмнө нь хийвэл тухайн тоглоомын талбайн чанар, харагдах байдал, мэдрэмж зэрэг зүйлс нь тухайн төслийн боломжит худалдан авагчийн сонирхол мөн ихтгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг талаар түнчлэн тоглоомын талбайны чанар, тогтчлтын төлөвлөлт зэрэг нь ямар байхаас хамаарат тухайн төслийн борлуулалтын хурд нэмэгддэг тухай ярьсан. Тэгэхээр та бүхэн үйлдвэрлэл хөрөнгөний төсөл хэрэгжүүлдэг түүнийхээ борлуулалтыг богино хугацаанд амжилттай хийх сонирхолтой. Мөн цаашлаад барьж буй төслийнхөө орсон суугчдын ирээдүйн үн цэнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол бидний ярьсан энэхүү подкастыг сонирхон сонсоорой. За хамгийн ихний асуулт маань өөрийнхөө компанийг ямар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэгээ танилцуулж. Мах Авико гэдэг компани ерөнхийдөө сүүлийн 10 жил гадна тогтчил ландшафт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар өнөөдрийн байдлаар 40 гаруй талбай тэр тусмаа тоглоомын талбай тогтчулсан туршлагатай. Европын 10 гаруй брендийн аль бие усны дистрибьюторын эрэхтэй 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг ийм байгууллага байгаа. Яаж яваад энэ бизнес руу орчих вэ? Нөгөө яг тухайн үед 10 онд гэсэн үг те яг энэ чиглэлийг харахад бол яг гадна орчин гэдэг ерөөсөн хүн тооддоггүй орхигдуулдаг хамгийн ач холбогдлоо бага өгдөг те тэгэд ийм үе байсан. Тэгээд мөн хүүхдтэй болсон те бидний насныхаа хүүхдтэй болоод гадаа хүүхдэд тоглоулъя гэдэг яасан. Яг нөгөө чанартай аюулгүй ч юм уу те стандарт хагасан юм тоглоомод бага хөвчлэн дандаа нөгөө хуванцар тоглоомод байдаг. Хуванцар тоглоомод нь хагарцсан хүүхдэд тоглуулахад аюулгүй биш те ийм эрсдэлтэй санагддаг хэтгэл үнэмшил өгдөг. Ийм байсан. Тэгээ ийм учраас бас энэ сегмент руу бас яагаад орж болохгүй юм бэ те. Бас манай нөгөө үүсгэн байгуулагч нь бас Европт олон жил амьдарсан ийм залуу байдаг. Тэгээ энэ маань бас Монголд ирээд бас хүүхдтэй болсон. Тэгээ хүүхдэд тоглуулах гэсэн яг муу адил ийм асуудалтай тулгарсан. Тэгэл яг энэний дагуу судалгаанууд хийсэн. Тэгээ яг тэнгуут яг орхигдож байгаа. Чухал уулын асуудал байгаад байдаг. Чухал юм байгаад байдаг. Тэнгуут орхигдоодсэн учраас энэ рүү ингэж орсон байгаа. Тэгээд яг бид нөгөө сая ярьсантай ерөөхдөө Швед, Герман, Франц, Польш гэдэг юм данагийн Европын улсуудаас тоглоом нийлүүлдэг. Тэгээ яагаад вэ гэдэг бас нөгөө учир нь гэх юм бол Европт ялангуяа тэр дундаа нөгөө Скандинавын орнууд чинь манайхтай цаг агаар үед ерөөхдөө ойролцоо. Адилхан бас өвөлдөө хүүтэн те. Тэгэхээр бас нөгөө Монголынхаа уур амьсгалд таарсан ийм тоглоомод. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө стандарт гэдэг юм байсан. Европ стандарттай чанартай ийм тоглоом оруулж гэдэг. Ерөнхийдөө тийм үүднээс ерөнхийдөө энэ салбар руу орсон. Тэр судалгаа хийж үзсэн гэлээ шүү дээ, тий. Өөрөөсөө өвдөлтөй болоод тоглох гэсэн чинь тоглоом байхгүй байсан. Тэгээд ер нь энэ бас боломжийн юм шүү гэж бодоод тэрийгэ баталгаажуулах судалгаа хийхэд тухайн үед Монголын хотхон гэхүү орон сууцны байрнуудын гадаа байдаг тоглоомын талбайд ямар асуудал байсан юм бэ? Яг энэ дээр саяас ярьсан нөгөө чанаргүй материалтай тоглоомод аягүй байсан. Дээр нь тэн дээр стандарт гэж юм ерөөсөй байхгүй байсан. Тэгээд яг нөгөө гадна тоглоом гэдэг бол нөгөө 68 дугаар асуудал гэдэг байсан. Тэгээ барилгын компаниудын хувьд ийм. Тэгээд яг тэр үед чинь болохоор яг 14, 11-ээс оноос эхлээд яг барилгач ийд маш олон барилга бүтээн байгуулалтууд явж эхэлжсэн те. Тэгээд тэр дундууд чинь нөгөө сегментүүдээр жалгарч эхэлсэн те. Өндөр зэрэглэлийн орон сууц бизнес, энгийн зэрэглэлийн гэдэг юм. Тэнгуут энэ бүх зэрэглэлүүд ерөөсөө нэг л ижил юм стандартгүй тоглоомын талбайтай. Ийм байсан. Ийм асуудлууд ерөөхдөө байсан. Тэгээд
гол яхаа юмнууд нөгөө сонголтууд байсан. Зарим тоглоомууд дээр нөгөө хүүхдүүд тоглолтгүй ашигладаггүй тоглоомын талбайтай. Тэгээд дээр нь бас нөгөө төлөвлөлт гэж юм ерөөсөө маш сул орхигдсан байдалтай ч юм уу те. Одоо тэр чинь уул нь бол төлөвлөлт гэдэг юм нэн тэрүүнд хамгийн түрүүнд хийгдэх ёстой байдаг те. Тэр тусмаа гадна тогтчил дээр бол хамгийн их ач холбогдол өгсөн байх ёстой байдаг. Энэ мэн ерөөсөө байхгүй нэг жижигхэн одоо 8 блок орон сууцны утган байлаа гэхэд нэг жижигхэн ганцхан дундаа талбайтай ч юм уу те. Эсвэл бол нөгөө бүр тэр нэг хотхныхаа ч юм уу буланд нь ч юм уу байрштай ингэж байдаг ус. Тэгээ энэ нь одоо буцаж яг нөгөө төв цэглэр нөгөө төвлөрлөө үүсгэж чаддгүй ч юм уу те. Ийм юм асуудлууд бас байдаг. Тэгэхээр нөгөө таны үзүүлдэг үйлчлэгээр борлуулдаг бүтээгдэхүүнээр бодохоор таны зорилтод бүлэг гэх юм уу таны одоо ярьж байгаа зүйлийг анхаарч сонсох хүмүүс дийлэнх нь үйл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч тэр дундаа орон сууцны төсөл хэрэгжүүлэгч мөн эсвэл угаасаа хэрэгжээ дууссан байгаа орон сууцны хотхоны сөөгч гэдэг юм оршин суугч гэдэг юм тийм хүмүүс байх магадaltaй байна л та. Тэгэхээр танай бүтээгдэхүүнийг сонгож хөрөнгө оруулалт хийх эсвэл хотхондоо тоглоомын талбайтай болгох нь надад ямар ашигтай бол гэсэн асуултыг хүмүүс ер нь бол хүлээж байгаа сонсохыг хүсэж байгаа байх. Тэгэхээр тэдэнд ямар үр ашиг өгдөг юм. Тэгээ яг энэ дээр бол яг нэгдүгээр яг одоо жишээл барилгын компаниуд тэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх байгаа хүмүүс гэх юм бол яг гадна орчин тогтчлт гэдэг чинь ерөөсөө нөгөө хамгийн том борлуулалт нөлөөлөх хүчин зүйл нь байдаг байхгүй. Яг тэгвэл одоо юу гэдэг зарим юмнууд ингээ байршлын хувьд ойролцоо адилхан байршилтай байгууллагууд юу барилгууд ч юм уу төслүүд байгаа те. Тэнгуү доторх тоноглууд нь одоо ижлэхэн ингээд болчихсон бүгд бас сайн те. Одоо нөгөө шал хан одоо сан цахилгааны хэрэгслүүд ч юм адилхан ялгахтай биз. Эднэр юугаараа биенээс ялгардаг гэхээр нөгөө гадна одоо тогтчлолтоор ялгараад энэ нь одоо эргээд бас нөгөө худалдаа авах чиглэлчдийн түгш худалдаа авах шийдвэрт нөлөөлдөг. Ийм юу байгаа гэсэн үг. Тэгээд яг тоглоомын талбай гэдэг чинь өөрөө нөө хамгийн чухал асуудал нь юу гэхээр нөө аюулгүй байдал гэж юм байгаа. Хүүхдийн аюулгүй байдал. Тэнд тоглоод байхад хүүхдээ эртдэггүй, гэмтэхгүй тийм байх батлах. Дараагийн юм нь болохоор нөгөө хүүхд одоо зүгээр тоглоомыг бид нар ингээ харахад гулсаас авлал байгаа юм шиг. Гэхдээ энэ дээр хүүхд тоглоомын талбай дээр аюулгүй их юм сурч идэг. Яг хүний нөгөө хамгийн анхны одоо хүний хувьд те хамгийн анхны нийгмийн харилцаанд ордог газар хүүхдийн тоглоомын талбай байдаг. Одоо 0-2 нас хүртэл гэртээ гэрээ асаргаанд ор ингээл ээжтэй гэж юм уу те ингэж байдаг. Хамгийн анх гадаа гараад өөр бусад хүмүүстэй харилцаанд ордог газар нь тоглоомын талбай байдаг. Тэгээд мөн одоо тоглоомын талбай бас ямар онцлогтой гэхээр энэ одоо хүүхд болгоны арга гэр бас өөр байгаа шүү дээ тийм магадгүй арх удаг автаа ч юм уу. Тэсгүй бол багт бүр эсрээр нялах дүүтэй ч гэсэн хүүхдүүдс байгаа те гэртээ дуугаа хариулдаг ч юм уу те. Тэнгууд энэ тоглоомын талбай дээр очиод хүүхд хүснээрээ өөрийнхоороо те яг нөө аз жаргалын ингэж мэдэрдэг. Тэгээд тэндээс сурч хөгжиж идэг. Айгүй их ур чадруудад хөгж сурдаг. Жишээл одоо бага насны хүүхд гэхэд ийм моторик ур чадрууд сурчдаг. Энэ жижиг гар зөвшруулах. Том насны хүүхдүүд болохоор эрсдлийн менежментэд сурч идэг. Одоо бид нар ингээд нөгөө унчхаа гэл ингээд байдаг те тэгэхэд хүүхд ойлгодог. Ингээ унчих байдаг гэдэг бол. Өөрөө унаад унангууд эндээс би ингэж өсөхгүй болвол ингэж харахгүй бол би ундын байна гэдэг өөрөө яадаг. Тэр хэсгээс ахиж хүүхд ундаггүй гэнэ. Энэ нь эргээд нөгөө том бол тэр хүүхд том болоод одоо ажлаар гараад ч юм уу те гарсан алдаагаа нөгөө ахиж гарахгүй гэдэг ерөөсөө л ийм эрсдлийн менежмент сурч байдаг. Тэгээ ийм ач холбогдолтой талбай учраас нөгөө төлөвлөлттэй байх хэрэгтэй. Анханасаа одоо жишээл девелопер маань аягүй сайн төлөвлөх хэрэгтэй. Төсөл хэрэгжихээс өмнө. За тэгэхээр ийм ач холбогдод яг нөгөө одоо орчихсон байгаа нууд солихож байгаа ч юм уу те энэ дээр бол бас айгүй олон давуу талууд гарч ирэх боломжтой байхгүй. Орцын хотхон байлаа гэхэд одоо манай хотхон хэдэн айлтай юм бэ? Судалгаагаа хийчих болно. Хэдэн хүүхдүүдээ хэд орчим хүүхдүүд байна? Нас нь ямар ангилалтай байна? Бага насны хүүхдүүд нь их юм бэ? Том насны хүүхдүүд нь их юм уу? Тэгвэл хэрэг бага насны хүүхдүүд нь их юм бол бага насны талбайг нэг тусдаа төлөвлөж өгөө те. Арай томоор төлөвлөж өгөө. Хэрэг том хүүхдүүд их бол арай ингэж яач үү те. Ийм юмуд яаж бас судалгаа нөх хэрэглэгчийнхаа хүсэлтээр бас тэ нөгөө хэрэгцээн дээрээ тулгуурлаад ийм юмнууд хийж болно гэсэн үг. Тэгээд бас одоо бас нэг одоо Европ тоглоомын гэх юм одоо тэгээд нөгөө стандарт манай одоо жишээл нийлүүлдэг бүтээгдэхүүнүүд одоо хамгийн бага нь 20 жилийн баталгаа өгдөг.
Энэ нь одоо тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагч одоо бүх одоо худалдаа авагчдаач тэр те одоо төсөл хэрэгжүүлэгч хүндэж тэр айгу урт хугацааны нөгөө үр ашиг өгч өгдөг байхгүй юу. Бид нар одоо жишээл энэ хуванцар тоглоомуд маань бол насжилтанд нэг 2 жил 3 жил өсрээд ийм байгаад байдаг. А тэнгуут манай энэ тоглоомуд болохоор 15 20 30 жилийн баталгаанд өгдөгтэй. Тэнгуут дахин ийм нөгөө нэг одоо төсөл хэрэгжүүлэгчид дахин зардлууд, нэмэлт зардлууд, тэ төлөвлөдөөгүй зардлууд гарахаас сэргийлж өгдөг. Энэ нэргээд бас хэмнэл тас байж байна. Тийм. Эвдрэхгүй байх тохиолдлыг ярьж гинөө эсвэл тэр хугацаанд дах засвар үйлчлэгийг гэх үү тэр асуудал бас хамт ордог. Ерөнхийдөө эвдрэхгүй байх гэдэг баталгаа олгож байгаа гэсэн. Тэр ерөнхийдөө үннийг ёсороо нөгөө материаланда чанартай хийцэлтэй үүднэ гэсэн. Гэхдээ нөгөө хичнээн хэдийгээр 20 жилийн баталгаа өгж байгаа ч гэсэн засвар үйлчлэг гэдэг нь бас маш шаардлагатай. Одоо машинаар ч гэсэн бид нар бодоход одоо хичнээн бид нар герман машин оруулаад ирсэн ч гэсэн тосмааслаа цаг хугацаанд нь солихгүй бол эвдэрдэг те өслөг онцлогонд норох бол яг адилхан. Тоглоомын талбай ч гэсэн бас яг ийм арчилгаа засварыг бол бас үзлэг онцлогыг бол байнга ингэж хийгдэж явах хэрэгтэй. Энэ утгаараа бид нар одоо бас яг засвар үйлчлэгийг өөртөө хариуцсан явдаг. Инженерингийн багтай. Заавал нөгөө одоо бид нар жишээл гэрээ ч юм уу нөө хуулаараа ингээл 3 жилийн хугацаанд ингээл хариуцахтай гэдэг. Бид нар ихтэй 3 жилийн хугацаагаар гэж явуулдаг. Бүх төслүүдийг одоо хүртэл ингээл байнгын үзээд явждаг. Жилдээ 2 удаа бүх төслүүдээр үзлэг онцлогоо хавар намрын цагт хийгдэн шаардлагатай сэлбэгнүүдээ өөртөө авчирч зөвлөлтийг үн төлбөргүй хийгээ явчихдаг. Ийм учраас ерөнхийдөө маа тоглоомод төр эвдрэл гэмтэл одоо орол ерөөсө гараагүй. Тийм. Тэгээ яг хамгийн манай анхны нөгөө хэрэгжүүлсэн төсөл бол Хүнөөрөө 2 дор байсан. 1-р ээлжин дээр 14 онд хийгдсэн гэсэн. Одоо ингээ 12 жилийн хугацаанд болж байхад бол эвдрэл гэмтэл ерөөсө гараагүй. Бид нар одоо яг бодон ийм нөгөө тоглоомын будгийг сэргээсэн савлуурын хөдөлгөөнтэй дангуудыг жоох илэгдэл хоригдолтой байсан учраас сольж ерөөсө хамгийн том хийгдсэн капитал засвар ийм гэсэн. Тэгэхээр яг уу бас яг түрүүний бид нар ярьсан Скандинавын орнуудын уур амьсгал манайхтай адилхан те. Тэгэхээр ингээд материал өнүүдийн хувьд ч гэсэн маа тоглоомууд бол одоо баталгаажаад туршигдчихсан байна. За. Төсөл хэрэгжүүлэгч нар тоо сонирхож иж болохын түрүүн та хэлсэн манай тоглоомыг авах ер нь гадна тогтчлолтоо сайн хийх чанартай бараа материалаар сонгох гэдэг нь худалдан авах шийдвэрт буюу шинэ орон сууц худалдан авах байгаа юмсан шийдвэрт их нөлөөлдөг гэсэн. Энэ дээр судалгааны хувь байна уу? Одоо жишээ нь танахыг сонгоогүй эсвэл ер нь танахтай дүүцүүц чанартай эсвэл олон төрлийн эсвэл илүү том талбайд гэх юм уу ийм төлөвлөлтийг тоглоомын талбай дээр хийгээгүй орон сууц хийсэн орон сууц хоёрын борлуулалтын хурдны ялгаа байдаг болов. Тий, энэгээр яг судалгаа бол гарсан байдаг. Яг нөгөө гадна орчин тохиолдолтой зөв төлөвлөсөн төсөл ижил төстэй төслүүдээсээ борлуулалт нь 5-аас 15% дахин үнэтэй. Анхны хөрөнгө оруулалтаа 2-оос 4 дахин нуулж олсон гэдэг ийм судалгаанууд бол байдаг. Тэгээд бас яг энэ дээр ингээд ярих юм бол нөгөө одоо яг ямар одоо орон сууц барьж байгаа сегмент аль сегментэд одоо тий мид сегмент дунд юм уу эсвэл премиум сегмент чиглэж байгаа мó гэдгээс хамаарат нөгөө худалдаа авагчийн зан төлөвүүдтэй ялгаанууд бас гарч ирдэг. За жишээл мид одоо мид сегментэд одоо чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа бол энэ дээр одоо нөгөө худалдаа авагч нар юун дээр яг анхаарлаа хандуулдаг гэхээр эрен бэлгийн бол жишээл одоо нэгдүгürt байршлуудаг. Хоёрдугаарт нөгөө үн болон төлбөрийн нөхцөлийг хардаг. Гуравт гадна орчныг хардаг гэсэн үг. Ерөнхийдөө нийт 70% нь ерөнхийдөө гадна орчин дээр нь юу байдаг гэсэн үг, төвлөрдөг гэсэн үг. Энэ гурыг хардаг. Тэнгууд эсрээр нөө премиум сегмент байгаа шүү дээ. Эдгээр маань болохоор ерөөсөө гадна орчин тогтчлт лайфстайл худалдаж авдаг. Энэ хүмүүс маань. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг яг топ 3 нөгөө нэг худалдаа авахд нөлөөлдөг хүчин зүйлийн топ 3-т бол гадна орчин тогтчлт орж ирдэг. Энэ дундаа яг гадна тогтчлтын одоо яг төвлөрлийн цэгчин тоглоомын талбай нь хайлайт нь гэдэг штэ. Яг тэгвэл тэнд тоглоомын талбайд хүүхдүүд цуглаж идэг, хүүхдүүдэд дагаад эцэг хасран хамгаалагч нар нь цуглаж идэг, хараа сууж идэг те. Тэгээд тоглоомын талбай гэдэг хэрэглэгч нь ганцхан хүүхэд биш, эцэг хамт байдаг. Тэд нартай тэгээд дагаад тоглоомын талбайсаа гадна, тоглоомноосоо гадна нөгөө сандал сүүдрөвч те. Энэ юмнууд нь дагалтай явждаг. Тэгээд эндээс бас
гоё юм нөгөө community үүсдэг байхгүй. Одоо ингээд эхний 1 2 3 ингээ хүүхдэд нөгөө тоглуулаа харж байхдаа 1 2 3 таарлтна 3-таас манай монголчууд ингээд дохиод эхэлдэг те. Дараа нь магадгүй нэг өөр орчин таарлтангуудаа хүй сайн нөгөө өнгөртөг те. Тэгээд дараа нь дахиад таарлтах дээр ярилцаад эхэлдэг, яриад эхэлдэг. Эндээс community үүсдэг. Одоо бас бид эдийн ингээд анзаарч байгаа одоо таажсан бас мэдж явах. Өмнө нь бол юу гэдэг бидний бүр бага хахад те ингээд хөршийн холбоо гэдэг юм байдаг. Community бүгдээрээ нийтээрээ нэгний төлөө гэл ийм одоо энэ алдагдсан. Хаалгаа хаагаал манах. Тэ ийм юм болцсон. Энийний яг нөгөө нэг их үүсэр болдог тэр зэг чинь тоглоомын талбай байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд дагаад тоглоомын талбайгаа дагаад аюул олон үнцэнүүд гарч ирж байгаа гэсэн. Ерөөсөө л маш том үнцнийг л бий болгож өгдөг. Ийм тэгээд бас одоо ийм одоо манай барилгын компаниуд ч гэдэг юм. Одоо ер нь юу гэдэг ихэвчлэн одоо гарч байгаа юмнууд нөгөө төрүүлээд барилгаа бариад доторхоо ингэж яаж аваад хамгийн сүүл тогтчлт руугаа ордог. Энэ болохоор эсэргээр байх. Эсэргээр эхлээд гадна тогтчлоо бүх юма төлөвлөө те. За энд нь ийм барилга байна, энд нь ийм тоглоомын талбай байна, бага насны энд байна. Дагаа одоо жишээл бага насны талбайг төлөвлөхөд хажууд нь жишээлбэл нөгөө бага насны хүмүүс чинь заавал хүнтэй хамт байдаг, асран амлагчтай байдаг учраас тэд нар зүгээр сууж яснаас бас нэг фитнес дээр ч юм уу те ингээд хийдэг. Тэд нар зориулсан талбай нь хажууд нь. Тэгээ том насны хүмүүсийн талбай магадгүй арай тустай газар шийдэж өгдөг. Ингэж нөгөө бага насны том насны хүмүүс би нэг мөргөлдөг ч юм уу юм ятэ тэрсэл. Ингэж төлөөлж өгөөд тэгж бас төлөвлөх хэрэгтэй. За яг сүүлийн ярьсан зүйлдээ ч уйлуулж асуухад хэдийгээр барилгын ажил дуусаагүй байгаа ч гэсэн тоглоомын талбайгаа яаж хийж яагаад аюулгүй болгоод эхлээд бий болгочихоо гэсэн санаа юм. Тийм, тэнгууд бас яг юм түрүүнд ярьжсэн төрүүлээд ашиглалтанд оруулдаг. Тэнгууд хүн ирээд нөгөө байраа сонирхож хүн ирээд анх гаднахаас нь орхоос өмнө чинь байрлал орхоос өмнө гаднахаар дамжиж орно штэ тий. Тэгээд манайх ингээд тогтчлон дөрүлээ хийгдээд бэлэн болцсон хүнд ямар мессеж ирдэг вэ гэхээр болж байгаа юм байна штэ. Эднийх чинь болох ч байгаа юм байна штэ. Орхож байгаа юм байна штэ. Төгчгсөн юм байна штэ. Гаднахаар нь үнэлгээ хийчихдээ. Эднийх ингээд одоо эн чинь бид нар ч гэсэн одоо юу ч хараад ер нь энэ ямархуу материал гэдэг нэг юм барагцаатай болчихсон те. Энэ аятайхан юм тавьсан байна. Тэгвэл эднийх ер нь аюу зөв төлөвлөж байгаа юм байна. Чанартай юм хийхийг зорж байгаа юм байна. Ярьсан нөгөө сурчилсныхаа дагуу юм байна штэ. Гэт нэг юм итгэл үнэмшил, аюу тийм өндөр итгэл үнэмшил төрөөд тэр барилга руу орно. Ийм гэсэн үг. Тоглоомын талбайг зөв төлөвлөх мөн тэр тоглоомын талбайд ямар тоглоомууд сонгогдож тавигдсанаас хамаараад магадгүй нэр төрлийн хувьд олон ч байдаг юм уу те эсвэл нөгөө хүүхдийг сорих тэр хөдөлгөөний одоо сайжруулах гэдэг юм уу тэр зүйлийн чиглэлийн тоглоомууд их байх зүгээр төлөвлөлтгүй стандартгүй ийм тоглоом тавих хоёрын хооронд тухайн байрны хүүхдүүдийн гадаа өнгөрүүлэх цаг хугацаа ялгаатай байдгүй. Ялгаатай байдаг. Одоо тэр ялангуяа бас яг тоглоомын сонголтноос эхэлдэг. Одоо бид нар бол ингээд 10 жилийн туршлагатай болчлоо. Одоо өмнө ингээд 40 гаруй талбай тогтчулсан гэдэг. Энэ дээр бид байнгын нөгөө судалгаа дүнэлтүүд хийгээ явчихдаг. Аль тоглоом дээр илүү их тоглож байна. Хаана илүү их бөөгнөрл өсөж байна. Алин дээр тоглохгүй байна гэд. Энэ дээр бол бид нар аягүй сайн зөвлөгөө өгч чаддаг. Тэгээд бид нар ерөөхдөө бас одоо нөгөө барилгын компаниуд ч төсөл иржүүлж эхнээсээ концепц руу ингэж орж ажиллаж байна л да. Бид нар яадаг бол угаасаа цогц үйлчлэгээ үзүүлдэг. Нөгөө манайх одоо зураг төслийн гаргаж өгнө. Тэгээд нийлүүлэлтээ хийн, өгсөрл цэвэрлэлтэй засвар үйлчлэгээ хийн. За тэнгууд нөгөө оновчгүй сонгосон тоглоомтой газрууд төр хүүхдүүд тоглохгүй дагаа гэртээ байгаад ч юм уу те. Ингээд явахаар тэр чинь өөр ашиггүй л хөрөнгө оруулалт болчихж байгаа байхгүй юу. Тэнгууд тэрийгээ дагаа түрүүний миний ярьсан нөгөө community үүсэхгүй байна. Community-г дагаад feeling гэдэг юм ирэхгүй байна. Хүнд мэдрэмж гэдэг юм чинь бас айгүй нөгөө үнэл одоо нөгөө хэмжиж болохгүй нэг юм үнцэн яваад. Тэгээд feeling-гээ дагаад үнцэн гэдэг юм чинь. Энэ байхгүй болт гэсэн. Үнцнийг дагаад юу явдаг вэ гэхээр нөгөө хөрөнгийн үнцэн гэдэг юм чи яваад. Одоо юу гэдэг яг ийм зөв төлөвлөгдсөн ийм талбайтай, тоглоомын талбайтай, гадна орчинтой энэ барилга жилэрх тусам үнэ нэмэгдэж идэг. Тэгээд нөгөө дагаад
одоо бүх юмных нь эрэлт нэмэж өгдөг. Түрээснийх нь үнэнч нэмэг 5-20% нэмэгдээ явж өгдөг те. Үнэнч гэсэн 5-15% ингээд нэмэгдээ явж өгдөг. Тэнд хүмүүс уртуудаа амьдардаг. Тэгээд энийгээ бас манай монголчууд одоо илүү нөгөө users experience oriented хүмүүс одоо нөгөө хэрэглэгчийн одоо би энд айгу хэлдэг. Манай энэ барилга юм штэ. Манайх энэ стод ажигчтай манайх энэ барьсан штэ гэд ийм ам нөгөө маркетинг ч гэдэг. Ам дамжсан юмнууд явждаг. Тэнгууд ирээд нөгөө барьсан компанида хүртэл юм нэр хүндийн өсгөөд ингээд удаан хугацаанд барай явждаг. Ийм юунуудтай давуу талуудаа. Тэгээд тоглохгүй байгаа юу гэдэг чинь мэдээж энэ ч үр ашиггүй хөрөнгө оруулалт чинь тий. Дагаад ер нь бол тий. За тэнгуү цай та Монголд бол 40 гаруй төсөл дээр бүтээн тоглоомын талбайг тогтчлтыг хийлээ гэж шүү дээ тий. Тэр дунд одоо за танаа тоглоомыг сонгосон чинь хүүхд тоглохгүй байна. Манай оршин суугчдаас гомдлох ирлээ гэсэн кейс байсан уу? Тэр нь та бүгдийг анх санал болгоод байхад зөрсөөр байгаад өөр хувилбарыг сонгосонтой холбоотой байдгүй. Энэ талаар юу нэрж? Яг үнэнгээ хэлэхэд ийм кейс бол гараагүй. Яагаад гэдэг нь магадгүй ийм бас учир шалтгаантай хаа. Одоо ингээд яг манай энэ тоглоомыг ингээд зохион бүтээж байгаа цаад үйлдвэр дизайнерууд энд ингээд нөгөө судалгааны баг гэж байдаг байхгүй. Бид нар анх ингээд үйлдвэртээ очсон чинь 46 жилийн юм хүн байсан аахгүй. Эрдэмтэд судлаачд гэнэ. Энэ тэгээ бид нар гайхаад энэ ямар учиртай яагаад гэдэг ингээд асан чинь дандаа тооцоол хийж явждаг. Яг үл тэр тоглоом өөр ашигтай байханд л хүүхдүүдийг тоглуулдаг яг яаж ямар байдлаар тэнгууд бүх тооцоолсон. Тэнд юусоо хүүхд ингээд хизэж нэг юм нэгэн хөвчлэр тоглох боломжгүй тоглоом. Орц гарцсан 4-5 талаараа хизэж нэг газараараа ороод нэг газараар гардаг ийм сонголт байдаг. Хитэн талаар нь орж гардаг. Дээгүүр доогоорнд гүйдэг. Тэгээд эндээс ингэж авирж гараад гарынхаа нөгөө булчин ажиллуулад энд гараад төлнийхөө одоо энэ булчингийнхаа дунд энийг үеийг дараа нь энийг ингэж ягаад ингэж авираад ингэж явдаг. Ийм тооцоолууд явдаг. Энд тэгээд одоо бид нар ингээл бас нөгөө монголчлчихгоо л те. Энд тийг энд гусар нэмээд өгчихээ болохгүй тооцоол хийж. Бүх юм учир шалтгаантай. Яг ийм бас нөгөө тооцооллын үндсэн дээр нөгөө үйлдвэрлэгдэх, хийгддэг ийм дизайнтай байдаг учраас яг хүүхдүүд тоглолтгүй тоглоомууд ч юм уу яг гарч ирээгүй байна. Тэгээд бид нар бас тоглоомууд дээр ч гэсэн ер нь өөртөө ч гэсэн бас айгүй их ингээл анзаараад хараалаа л да. Ер нь зөвхөн өөрийнхөө нөгөө тавьсан тоглоомууд гэхгүй бусад юмуд төр зүгээр л яг нэгэн хэвээ ингээд цаанаасаа заагаад төгсөн тоглоомууд төр хүүхд айгүй урд үйдэртэй юм байна. Хоёрхоо одоо ингээл ийм гулсууртай ингээл энэ дээр шатаар гараад ингээд гулсдаг энэ дээр хүүхднийг тоглоо хоёр тоглоо гуртаасаа тоглоо болчихдог. Үйдчихдэг. Тэгээд тийм учраас ер нь бол одоо бас тоглоомын нөгөө загвар дизайнууд ч гэсэн одоо ийм тодорхой өгөгдсөн биш. Хүүхдүүд өөрөө сэтгэж бодоод төсөөлөө дургуулад тоглох ийм шийдлүүдийг дандаа гаргаж ирсэн. Одоо жишээл бид нар Rio Tinto дээр ингээд ийм мазалагийн тоглоом хийсэн юм модон баавгатай те. Энэ мэн болохоор бид нар бас айгүй хэн бодсон л да нэгдүгээрт нөгөө нэг хаана хийж байгаа блэ те. Нэгдүгээрт Улаанбаатарын төв цэгтэй те. Монголд тэгээ Монголд одоо энэ чинь ингээд ийм төв цэгт ийм ингээд цэцэрлэг төрөлн байвах газар нь юу байгаа вэ бид нар те. За тэгвэл ийм төвц ихт юм байна. Нэгдүгээр байршлын юм байна. За хаана юугуудаар хүрээлэгдсэн байна. Айгүйх орон сууцнд биш офисын барилгууд айгүйх байсан те. Ийм. За тэгээ Монгол ус Улаанбаатарын зүрхэндээ яж юм чи Монголын одоо яг нэг концепт DNA гэдэг юм оруулж өгөө те. За Монгол гэдэг чи юу юм бэ те. Идентити оруулах. Тий. Юу юм бэ? Юугаараа онцлог юм бэ гээл. Тэгээд тэр чин хиндэ зориулж байгаа. Хүүхдүүд зориулж байгаа те. Тэнгууд хүүхдүүд юу сонирх уу? Амтан эдэр сонирхолтой байна. За ямар амтан байх вэ гээл те ингээл тимээ юу гэсэн мазаалаа орч. Тэнгууд мазаалааны нөгөө тоо толгойч одоо 50 шиг болсон ба. Цорын ганц Монголд байдаг. Бид нар мазаалаа мэддэхдээ бидний хүүхдүүд бас яг мэдээд нөө мэдэхгүй байна уу те. Гэт ийм айгүй олон утга санаагаар ингээ мазаалаа бид нар яг Rio Tinto жишээлбэл ингэж анх тендер ингээ 2 жил зарласан байхгүй. Бид нар 7-8 концепц гаргасан. Бүтэн хамгийн анх бол бүтэн цэцэрлэг түрээлэнгээр нь бид нар зураг гаргаж өгчсэн. Дараа нь нөгөө нэг арай тэд нар нарийслаад юм зөвхөн тоглоомын талбайгаар тендер зарлахад 7 яг нийтдээ 8 юм юу гаргаж өгсөн байхгүй. Тэгээ энэ дундаас ингээд DNA агуулсан концепцийн дагуу гэд манай мазаалаа шалгараад.
Ингэж тавьжсэн. Тэгэнгუთ яг хуу манай мазаалаа жишээл ингээ бид нар ингээ нүүр нөгөө нүд эдрийг хийж ам юунуудыг хийчихэл та гэдгсэн чинь үгүй ээ. Хүүхд ирээд хүүхд тэр өдөр ирэхдээ өөрөө ямар мүүдтэй байна те. Тэр өдөр өөрөө хаппи байсан бол яг адилхан хүүхдэнд хаппи ингээ инээж байгаа харагдана. Эсвэл гарахтаа ингээд эргээд харахад ч юм уу те. Ингээ харахад өөртөө адилхан тоглолт байгаа ч ядраа сууж байгаа юм шиг ингээ харна. Тэгэхээр ирэхээр нөгөө шин сэтэл ингэж нөгөө тоглох сэдвийг өгдөг. Ийм учраас яг өгцөн нэг юм мар биш. Хайрцагснаар биш хүүхдийг өөрийн төсөөлж сэтгэж ингэж өөрийнхөө төсөөлөөр тоглох юм боломжийг олгодог юм дизайнууд байдаг. За. Азар гэх үү эсвэл одоо сайхнаар гэх үү нөгөө тийм шинжилгээ судалгаатай газраас авч байгаа учраас тийм асуудал үүсдэг юм байж. За тэгвэл эсрэгээр нь асуухад танах чи ямар амар үнэтэй юм бэ гэдэг ч юм уу эсвэл тодорхой хэмжээгээр сонгохгүй гэж байсан хүмүүс сонгосныхоо дараа зөв сонголт болсон тухайга хэлж исэн кейс байна. Одоо энэ дээр бол байна. Ялцчихгүй ингээд Европоос орж ирж байгаа манайх тэгээд яг дэлхийн топ брэндүүд одоо хамгийн залуу үйлдвэрүүд нэхэд 30-40 жилийн түүхтэй хамгийн өндөр нь нэхэд 78 одоо 80 манай Хаагс жишээл 78 дахь жилдээ одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм байгууллага байхгүй үйлдвэр гэсэн үг. Тэгээд тийм учраас тэгээд нөгөө чанар материалуудаа бас дагаад ялцчихгүй нь бол өндөр дээр нь одоо Европоос тээвэр хийж ингэж ирдэг те ингээд үнэтэй. Гэхдээ энэ ч 20 жилийн баталгаа болгоод байна. Урт хугацаанд өөр ашигтай байгаад байна. 20 жилийн дараа таны бүтээсэн те төсөл төр чинь тавьсан юм чи хэвээрээ байгаад байна гэдэг ийм юм. Одоо тэнгуут нөгөө арай хямд ч юм уу те одоо ийм юунууд авч юм бол эн чинь насжилтын үед ямар ах юм бэ? Одоо манай жишээл бас ингээд гарч байгаа нийтлэг алдаа за яг хуу дараа нь нэгдүгээр дараа нь хийчигээд хойшлуулад байна. Хоёрдугаар болохоор за гяс юм хямдхныг авчи тэгэнгუთ энэ дээр энэний үр нөгөө нөлөө нь юу байх вэ? 2-3 жилийн дараа эн чи эвдэрж хэмтэлж ин тэгэхээр засвар үйлчлэгээний зардлууд гараад байна. 3-4 жилийн дараа энийг солих шаардлага ашиглалтаас гараад байна. Тэнгуут эн чи эргээд дахиад 2-3 дахин юм зардал гарахад нь. Тэнгуут энэний бас нэг айгүй муу сөрөг нөлөө нь болохоор таны нэр хүндээ байна гэсэн. Эдний ийсэн юм 3 жилийн дараа байхгүй болсон шүү дээ. Эднэр нэг ийм тавьсан шүү дээ. Гэдэг ийм гарч ирдэг гэсэн үг. Тэнгуут эсрээр одоо 2-3 удаа хийгдэх биш нэг удаагийн хөрөнгө оруулалтаар нэр хүндээ өсөж болж байна те юунуудаа хэрэглэгчтэй филингээ өгчөж болж байна үн цэнэ нэмчиж болж байна. Тэгээд яг бас яг анх ингээл бас үнийг мэн сонсоол те за үнтэй ингээд яасан тэгээд бид нэр ингээд нөгөө яг учрыг ингээд тайлбарлаа те яг ийм утга учиртай маа гэд ингээд яхангууд худалдаж аваад дараа нь одоо ингээд баярсан юм кейс бас гарч лээсэн л да. Тэгээ энэ дээр яасан гэсэн нэгдүгürt нөгөө оршин суугчдаас нөгөө талархлууд айгүй их ирсэн. Хоёрдугаарт бас яасан гэсэн нөгөө гаднаас хүмүүсээс хүүхдүүдэд авчрах гэж амралтын өдрөдөр айгүй их ирж байна. Тэнгуут ингээд дагаад аян тэнд ингээд нөгөө байрны эрэлтэн нэмэгтэй авцсан. Одоо тэр чинь жишээл одоо за нэрийг хэлээд яхав те хашиглалтанд ингээд орчихсон яг 70-80% үргэлттэй юм байсан байхгүй. Тогтчлолтоо хийсэн, тоглоомоо хийсэн, талбайгаа хийснийхаа дараа тэр өөрөөсөө сарын дотор дуусчлаа гэд. Тэгээ дараагийн төсөл дээр одоо хамтраад ингээд байнга ингээд явж байгаа юмнууд бас байна. Тэг яг мадэр яг нэг ийм кейс гарсан. Тэгээд яг тэр үед бол баг Монголын анхдагч ингээд Европ тоглоом авчирсан юм хотгон 50-аад ингээд тухайн үед бол маш өндөр болсон зардал нь. Тэгээд пүү ямар амар өндөр очоо пүү па гэл бид нар баг субботник хийчлээ гэл те ингээд явжсан за ашиглан ингээд орсон. Тэдний тоглоом л бүүм хийсэн. Ерөөс хүмүүс ингээд яг хүүхдүүдэд амралтуудаар парк төрж амш хүүхдүүдэд авалж ир тоглож идэг. Тэнд байн бужигнаан болж идэг те. Тэгээ энээс хойш одоо маа тэр бүх төслүүд дээр хамтраад ажиллаа явж байгаа. Эсвэрээрээ одоо биднээс бүр нөгөө шаардлага тавьдаг. Одоо шинэ юм юу вэ? Гоё юм юу вэ? Нэг ийм байвал яаж вэ? Ийм танаар оруулаад ирж. Шинэ ямыгаа ингээд тэгээ туршилт одоо шинэ бүтээгдэхүүнүүд дээр бол айгүй юм нээлттэй. Тэр папу гэж байгаа зардал өртөг хэд орчим төгрөгийн зүйл болсон. Тэр болохоор тухайн үед одоо энэ чинь 10 оны ихэнх үе гэсэн үг байхгүй 900 сая төгрөг болсон. Ялцчихгүй бол өмнө нь ингэж ийм өндөр дүн хийгдэж байгаагүй тийм болсон. Тэр танай төслийн одоо танай түүхийн хувьд ч гэсэн өндөрт тооцогдох төсөв юу юм? Тэр үедээ бол тийм үнэтэй. За та санаж байгаа бол тухайн үед тэр 900 орчим буюу бараг тэр бүм орчим төгрөгийн тоглоомын тогтчлт хийсэн хотхны айлын тоо хэд байсдаг таньдаг вэ?
Тийм тэр хотгон бол 1000 орчим лайлтай юм хотгон байсан. За тэгэхээр 900 сая төгрөгийн өртөгтэй тоглоомын тогтчил тэгэхээр 1000 айлаар бодохоор нэг айлд 900 мянган төгрөг гэсэн үг. Гэхдээ нэг айл гэдэг маань 100 м квадрат байж болно дунджаар эсвэл 70 м квадрат. Тэгэхээр 1 м квадратын үндэ хуваахад бол энэ тийм бас амарч өсөл хэрэгжүүлэгчийн хувьд бол бас дахин тэр дараагийн төсөлтөд авсан гэдэг утгаар нь болоход мэдээж тодорхой хэмжээгээр ч байтугай нөлөөтэй эерэг нөлөөтэй байсан болов тийм нөлөө нь метр квадрат дээр тийм одоо хэмжээний шингээлт өгсөн бол нэг амарт бол бас тооцогдохгүй юм байна. За бас дахиад нөгөө Скандинавын улс орнуудаас импортлдог гэдэг дээр асуухад хүүхэд ер нь хэд орчим цагийг өдөрт одоо тоглож өнгөрөх учиртай бол. Тийм ерөөхдөө байдаг. Тэгээд яг хүүхдээ ялангуяа бага насны хүүхдээ хувьд гэх юм бол яг нөгөө бага насны хүүхд нэг юмд анхаар төвлөрөх цаг ч нэг цаг орчим ч юм уу байдаг те. Яг нэг тоглоом дээр бол тасралтгүй нэг цаг ч юм уу тоглолдог. Одоо нэг тоглоом дээр. Тэгээд тэнд 5 6 тоглоом байх бол 5 6 цаг тоглох боломжтой. Энэ гэхдээ бас нөгөө хүүхдээ наснаасаас хамаарна л да. Тэгээ манай Монголын нөхцөлд гэх юм бол энэ бас нэг өөр байдлаар яригдана. Яг бол 100-ны амралтаар ч юм уу те 100 дулаахан үед бол хүүхдүүд өдөржин гадаа байж байдаг. Өдөржин хөдлөө тоглоод ингэж. Тэгээ хичээл орохоор мэдээж нөгөө намар хаврын цагт бол нэг оройн цагаар ч юм уу өдрийн цагаар ч юм уу те нэг 2 3 цаг ингэ тоглолдог. Ер нь гадаа. За өвлийн цагт бол битэр боломжгүй. Тэ хүүтэн байдаг учраас тоглолтгүй. Гэхдээ маа тоглоомуудын ер нь бол бас өвлийн цагт ч гэсэн тоглох боломжтой. Яг бол одоо нөгөө төмөр тоглоомууд чинь жишээл нөгөө гулсуур байлаа гэхэд 100 нөгөө наранд ингээ хайрах гэдэг те. Өвөл хүүтэн бас хайрах гэдэг. Тэнгуут манай одоо гулсуурууд гэхэд тийм тусдаа бүгд төрхлөхтэй давхар хуулахтай гэж хүүхдийг хайрахгүй ч гэдэг юм те. Тэгээ ихих бас яг гол материалууд нь мод байдаг. Мод бас нөгөө хүлдэхгүй ядаггүй учраас хайрдаггүй ийм юмнууд байгаа гэсэн үг. За хөдөлгөөний ялангуяа шинэ орон сууцны салбарт шинэ орон сууцны зэрэглэлийг 4 ангилдаг. Өндөр зэрэглэл, бизнес зэрэглэл, дундаж зэрэглэл, стандарт зэрэглэл гэдэг. Аль зэрэглэлийн хотгонууд танай ахтай хамтарч ажиллах нэг түгээмэл байдаг. Ер нь яг одоогийн байдлаар бол өндөр зэрэглэлийн болон бизнес зэрэглэлийн орон сууцнууд илүү авч байна. Гэхдээ бас яг нөгөө дундад зэрэглэл маань бас одоо ингээд харьцангуй бас одоо бид нар бол ингээд манай бүх юм сайжирч байна те одоо бараа материалаа ч гэсэн манай ингээд олон улсын бүх ер нь топ брендүүд ороод ирлээ. Гаднаа сайнуудыг татаж чадчихээн те дагаад ингээд эднэрийгээ дагаад бас стандартууд маань ч гэсэн нэмэгдэж байна л да ер нь бол тэгэхээр одоо дундч маань ч гэсэн ингээд бид нар руу хандж байна авахыг хүсэж байна те эднэртээ дагаад бид нар одоо нөгөө одоо тэр 10 гаруй брэндтэй гэдгсэн чинь эн чинь болохоор ерөөхдөө юугаараа ялгаатай юм бэ гэхээр Үгнийхээ л хувьд тахгүй ерөөсөө адилхан бүгд ийм Европ стандартын ийм 1176 адилхан Европ материалууд байгаад нь тэнгуут нөгөө аль улсад одоо Польш нараа бас нөгөө ажлын хүчний хувьд нөгөө цалин арай бага байдаг учраас арай боломжийн үнэтэй орж ирж байна гэд үний хувьд ялгаатай ийм 10 брэнд гэсэн. Тэгэхээр дундаж ч гэсэн одоо ийм Орос улсуудыг Орос улсны хотнууд манахыг авч болох боломжтой гэсэн. Тэгээ бид нар бас яг яаж ажилтдаг вэ гэхээр бас түрүүн хальт бас би ярьсан те маа зураг төслөө гаргадаг. Та магадгүй төслөө хэрэгжүүлж эхлэж байхдаа бид нартай уулзвал танд илүү өгөөчтэй байна гэсэн үг. Яг бол бид нар төлөвлөлтөн дээр ч оролцоод төгчн бид нар мэрэгжлийн архитекторуудтай, ландшафт архитекторуудтай нэмэх нь бид нар одоо нөгөө бас Европын Дани ч юм уу те ландскейп компанитай гэрэтэр ингэж хамтарч ажилладаг байхгүй. Нэмэх нь манай үйлдвэрээс бас яг нөгөө зураг дизайны минь хянж баталгаажуулдаг. Бидний юу гэсэн юм бэ? Стандартын дагуу байна уу? Оновчтой байна уу? Үр ашигтай байна уу? Зөв байна уу? Тэгээд бас бид нар нөгөө юунд нь төсөвт нь бас тааруулж бас юм шийдлүүдийг гаргаж өгдөг. Тийм. Та одоо магадгүй ингээд би миний төсөө яг ийм байна. Энэ багтаагаад өгч гэд бид нар энэ дээр хүртэл багтааж ажиллах боломжтой гэсэн. Ийм. За. Тэгээд яг нөгөө за ингээд ийм зураг одоо те төлөвлөлтөөр ч хамт оролцчихно. За сонголтын дээр бид нар ингээд ер нь бид нар одоо жишээл харилцагчтай бол нэг опшн өгдөггүй. Хамгийн багадаа 2 опшн, 3 опшн те хамгийн гоёор нь те хамгийн яаж байх вэ? Хамгийн wow factor нь байж болох минимал бажет ийм югаар нь гаргаж өгч болно. Дунд зэрэгэр ч юм уу те ингээд ийм асгүй бас нөгөө яг концепцийн дагуу одоо яг төсөл чи одоо бас энэ төлөвлөлтийг хийхдээ айгүй олон хүчин зүйлүүдийг бас бодох хэрэгтэй. Нэгдүгээр бид нар нөгөө хин хийгээд байгаа юм те барилгын компани орон сууцсандаа юм уу
одоо юу гэдэг цэцэрлэг төрөлм юм уу, сургуульд юм уу, тэ цэцэрлэгт юм уу, амралтын газар, резортт юм уу гэдгээс хин хийж байгаа гэдэг чухал. Хоёрдугаар хинд зориулаад байгаа юм. Тэ яг хинд зориулах гэдэг юм бэ. Энд чухал. Гуравдугаарт нь болохоор нөгөө хаана юм бэ? Орон нутагт юм уу, хот дотор юм уу, төвд юм уу, амны орон сууцны хотх юм уу, тэ хаана гэдэг. Эндээс ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ? Тэг яг ямар ДНЭ байгаа юм бэ? Гэсний дагуу бид нар концепц гаргадаг гэсэн. Энэ ингээ гарч ирсний дараа dedication гэдэг юм гарч ирдэг. Dedication одоо энийг хийх гээд байгаа. Одоо жишээл бид нар те тэнгуут манай ингээл нөгөө бас төсөл хэрэгжүүлсэн нөгөө компани хэр том юм бэ, юу хийд юм бэ гэл ингэдэг байхгүй. Тэнгуут одоо ингээл манай Монголын бас нэг нийтлэг ойлголт те олон юм хийдэг ингээд одоо олон төрлийн үйл ажиллагаатай ийм том компани ийм байхаараа том байдаг байх мундаг юм байна ч юм уу нэг ийм ойлголтууд байдаг. Бид нар болохоор зөвхөн энийг л хийдэг. Бид нар яг тоглоом гадна төвчлээ энийг л хийдэг. Энэ дээр л ерөөсө төвлөрдөг, энэ дээр л өөртөө сайжруулдаг, энэ дээр л бид нар судалдаг. Ийм гэсэн үг. Тэгээд энэ нөгөө нэг dedication-ы араас нөгөө feeling гэдэг юм гарч ирдэг. User experience гэдэг юм гарч ирж байдаг. Тэгээ feeling гэдэг чинь болохоор яг яадаг гэхээр эхлээд юунаас хүн тэр одоо мэдрэмжийг аваад байна гэхээр нэгдүгээрт нөгөө аюулгүй гэдэг байдал тийм итгэлийг авах хэрэгтэй. Аюулгүй байна. Би энд ингээд аюулгүй ах минь миний хүүхэд аюулгүй тоглож болох юм те. Гараа ингээд явахад нөгөө тоглоомын талбайтан зэрэгцээд нөгөө автомашины зогсоол нь байхгүй юм байна те. Хүүхдээ санаа зовхгүй ингээд гаргаад тоглож байна гэдэг чинь нэг хүний safe гэдэг юм аюулгүй байдал гэдэг юм мэдрүүлээд тэр итгэлийг өгч идэг. Энээс хүн яадаг гэхээр inspired болдог. Урам зоригтой болдог. Энээсээ цаашаа нь сэтгэл ханамж өндөр болдог. Тэгээ inspired хүн юу хийдгүү гэхээр цаашаага нийгэмд хэрэгтэй ч юм уу те одоо би юу хийх дараагийн юм юу хийх вэ ямар гоё юм хийх вэ ч юм уу те ингээ болоо шүү дээ. Тэгээ энээсээ community нөгөө үсэ. Монгол танаатай хамтарч ажиллаж байгаа өвлөдөл хөрөнгөний төсөл хэрэгжүүлэгчид дийлэнх нь маркетингийн зорилгоор буюу гоё тоглоомоор, гоё тогтчлолтоор худалдаа авагчдад татчихъя гэдэг байдлаар хандж гин үү? Эсвэл ирээдүйд оршин суугчдаа гоё сайхан орчин бүрдүүлж хэлсэн гэдэг бас эзний гоё өөр юмсэг сэтгэлээр хандж гин үү? Аль нь илүү дийлэнх байх шиг байх юм? Яг наад дээр чинь бол аль нь гэж бас хэлж болохоор. Яг бол бас яг ингээл барилга одоо төслийн ингээд нөгөө өнгө үзэмжтэй бас яг удирлаас шууд хамаардаг. Төсөл хэрэгжүүлээ тэр хүний одоо амьдралын зарчим ч юм уу те бодлого тэрнтэй яалтчихгүй яг юм нэвт харагддаг л да. Ер нь бол яг үнэхээр ингээд нөгөө оршин суугчдаа би юм гоё юм хийж өгмөр байна те урт хугацаанд одоо эн чинь орон сууц судалтай авалт гэдэг чинь хүний бас амьдралдаа нөгөө гаргадаг том шийдрүүдийг яалтчихгүй нэг те зарим хүмүүс үнэхээр насан туршдаа нөгөө хадгалсан мөнгөөрөө суримтлуулсан мөнгөөрөө байр авч идэг те ийм тэгээс бол залуу гэр бүлийн хувьд ингээд анхны ингээд яг нөгөө өрөө гэр ингээд юу гэр бүлээ үүсгдэг юу гэл гэдэг утгаар эн чинь айгуу чухал субъект байхгүй орон сууц. Тэнгуут яг зарим хүмүүс маань яалтчихгүй одоо ингээд энэ хүмүүстэй би зориулаатай урт хугацаанд ингээд ийм гоё юм тавьмаар байна, чанартай юм тавьмаар гэж чандаж орж ирдэг. Тэгээд яалтчгүй тоглоомын талбай бас маркетингийн түүл үгүй мөн. Яагтвэл ингээд ийм тоглоомын одоо ингээд 70 жилийн туршлагатай ингээд Hags брендийн дэлхийн топ брендийн ийм тоглоомыг ингээд чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан ийм тоглоомыг бид нэр суйрлууллаа гэдэг чинь ерөөсөө л энэ төслийн нөгөө нэг үн цэн итгэлийг хүнд өгчдөг гэсэн. Тэгээд тэр нь ингээд тавигдсан байгаагаар харахад бүр онтой гэсэн. Тэгээ хүн нөгөө бас хэрэгжилж ижлийг юм мэддэг штэ тий. Ийм хэрэгжилж мэддэг. Тэнгуут яг нөгөө манай одоо энэ тоглоомууд төр ингээд харахаар яалтчгүй чанартай харахад ч тэр одоо нөгөө өмнө тавьснуудыг ч ингээд харахад ч тэр ийм байдаг. Тийм. Тэгээд бас яг энэ дээр нөгөө нэмж хэлэхэд одоо жишээл манай энэ үйлдвэрүүд ингээд 20 жилийн нөгөө баталгаанууд олгодог учраас хэд олон өнгнөөс одоо жишээлбэл зайлсхийж идэг. Одоо магадгүй 20 жилийн тренд одоо одны тренд юу гэдэг өнгөлөг байлаа гэхэд 20 жилийн дараа тренд ямар болохоо бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас нэг юм тодорхой цөөхөн 3-4 өнгөтэй ч юм уу тийм дизайнтай хизээч яг нөгөө нэг хүүхдүүд тэр хүмүүс томроод хүүхдүүд томордог болохоос хүүхдүүд өөрчлөгддөг. Учраас бас ийм нуудас байж идэг. За Монголд хэрэгжиж байгаа шинэ орон сууцны төслүүд ер нь ямар их үсэр байсан буюу хаанаас ямар чанартай тоглоомууд ер нь тоглоомын талбайгаа хэрхэн тогтчуулаад байх шиг байна.
Яг нийтлэг одоо худалдаа авалт бол яг одоо ноёттаас ч юм уу те ингэж орж ирж байна. Дотооддоо бас баг зэрэг үйлдвэрлэж байна те. Гэхдээ түүхийдээ бас модал ер нь анзаараад хахад урдаас ч юм уу те ингэж бас оруулж ирж байна. За тэнгуут энэ дээр нөгөө нэг одоо материалын ялгаа гэдэг юм гарч ирээд байгаа байхгүй. Одоо жишээл за модон тоглоом болгоныг эко гэхгүй. Яг тэгвэл одоо нөгөө мод чи ямар модноос хамаарад мод чи өөрөө нөгөө байгалийн элемент учраас өвөл нөгөө агшилт өгөөд нөгөө зундаа юм тэлэлт өгдөг. Тэгээ манайх шиг юм эртэс уур амьсгалтай үед чи нөгөө өвөл нь ингэж тэлээд агшаад тэлэхдээ цууралт нөгөө хугаралт энэ юмнуудыг үүсгээд байдаг байхгүй. Инхээр энэ тоглоомод нь одоо тэнгуү хятад тоглоомд ч юм бол хятад ч өөрөө модны асуудалтай те ерөөхдөө нөгөө хар модын үдэд ирдэг. Эднэр бол яг тоглоом дээр бол яг үндэ шаардлага бол хангахгүй байгаль да ер нь бол насжилттай хувьд ч гэсэн одоо ингээ анзаархад ч айгүй цууралт тагаралтай юм өдөрдөд. За хоёрдугаарт нөгөө төмөр гэдэг юм ярьж байгаа. Төмөр тусмаа одоо ган төмөр гэдэг ингэж байгаа шүү дээ. Цайрцсан төмөр гэж байдаг. Одоо манай урд жишээл ингээд хийлээгээд яхад цайрцсан төмөр гэж байгаа. Тэнгуут тэрийг цайрцсан төмөр одоо юм хоолой байлгахад гадна талын дотор талтай нь хамт цайрчиж энэ өөрөө бүрэн цайрцсан байх юм. Тэгжиж дотроос нөгөө зэг юмдаа идэхгүй юм. Ингэжж урт хугацаанд ашиглалтай байх юм тий. Тэнгуут одоо нөгөө гаднаас нь яач доторх нь яахгүй л байна л да. Ингээд ийм тэгээд яг яалтчгүй бас нөгөө ач холбогдлоо одоохондоо бас бүрэн ойлгоогүй ч гэдэг юм уу тий. Бүрэн ингээд өгөхгүй ч юм уу тий. Нэг иймэрхүү юунууд гарч ин тийм учраас бас нөгөө хямд юмнууд орж иж байна. Гэтэ энэ нэргээд урт хугацаанд одоо барилга гэдэг чинь ер нь ингээл 50 60 жилээр яригддаг зүйл шүү дээ тий. Тэгэхээр энэ урт хугацааны ийм юм дээр барилга дуусах гэдэг дээр л төвлөрөөд байдаг болохоос биш энэний дараах юм дээр ерөөсөө нөгөө дараа нь энэ хэр удаан байх юм бэ? Ямар засвар үйлчлэгээтэй байх юм бэ? Энэ дээр ямар зардал гарах юм бэ? Юу болох юм бэ? Энэ байх юм уу 10 жилийн дараа гэдэг дээр бол жоохон төвлөрөл бол жоохон багтай. Ийм багдан. Тэгэхээр ялчгүй бас чанаргүй юмуд бол бас дийлэх хувийн л эзэлж байна. За. Тэр одоо яг саяны ярьсан зүйлтэй уялдуулж асуухад энэ Европ стандарт Монгол улсын эрсдэс уур амьсгал тохирсон гэдэг үзүүлэлтэр нь яг юу хамаатуулж ойлгуулаад байна вэ? Тэг яг энэ Европ стандарт юу хамгийн чухал вэ гэхээр нөгөө нэг аюулгүй байдал. Аюулгүй байдал хүүхд одоо нөгөө тоглоомноос унсан гэсэн тоглоом болгоно нөгөө унах өндөр гэж байдаг байхгүй. Одоо 1.5 метртэй унах юм тоглоомноос унлаа гэхэд тэр дагаад нөгөө доор нь одоо дэвсгэр нь одоо за эпидем эрзэний шал юм байлаа гэхэд 1.5 метрээс унахад 3 см-ийн зузаантай байна. Хэрвээ ил сайхан бол 30 см-ийн зузаантай байна. Ийм модны хүрц сайхан бол тэдэн ийм санжи ийм юу байна. Ийм стандарт өгдөг. Тэгээ хүүхд тэндээс унлаа гэхэд тэн дээр янз бүрийн нөгөө ноцтой гэмтэл ахгүй гэсэн. За 1.8 унах хүндэртэй байлаа гэх юм бол дагаад тэр нөгөө дэвсгэрэнд узарч идэг те. Ийм стандартууд. Нэр нь нэмэх нь нөгөө хүүхэд бэртэх, гэмтэх те. Дээр нь тоглоом хоорондын зайч гэж юмнууд бас байгаа. Ийм юмнууд. Тэгээд дараагийн болохоор нөгөө материал гэдэг юм яваад байгаа байхгүй. Бас тэгээд тэрэн дээр тэр материал дээр материалын чанараас хамаарат эн чинь дагаад warranty нөгөө баталгаа гэдэг юм чи яваад байгаа. Тийм. Тэгээд бас нөгөө 20 жилийн баталгаа гэж өгөөд байгаа бас ингэж ийм нөгөө зөрөгтэйгоор те өөртөө ихтэйгээр ингэж өгөөд байгаа шалтгаан чинь тоглоомод нэм нэг цүм байдаггүй олон нэм жижиг деталээ сольж болно. Энэ хугацаанд одоо юу гэдэг нэг юунд хэсэг нь ингээд эвдэрлэх тэрийг ингээд хэсэгчлээ ингээд солих боломжтой учраас энэ дээр насан туршийн баталгаа болоод 20 жилийн баталгаа 30 жилийн баталгаа болгоод байгаа. За. Ийм тэгээд бас яг нөгөө яг тоглоомын одоо нөгөө дэлхийд дахин байгаа одоо үйлдвэрүүд байгаа штэ. Эндээс болохоор яг нөгөө Европын тоглоомын үйлдвэрт хамгийн уйгна. Ер нь бол хамгийн туршлагатай. Бас юугаараа бас ингээд EN стандарт манад илүү тохиромжтой байна вэ гэдэг нь болохоор нэгдүгээр нь цаг агаар уур амьсгал байгаа штэ. Одоо нөгөө хүүтэн гэдэг юмараа энэ яг стандартын тоглоомод шалгарчаад байна. Яг манад хамгийн тохиромжтой нь болчиход байна. Жишээлбэл нөгөө нэг зүүн Азад одоо хэрэгжиж юм тэнд бол жишээл модон тоглоомууд бол тохиромжгүй яадаг үл чиглэг учраас нөгөө мод биш илүү төмөрлөг юм тоглоомууд ингээд авчдаг ч юм. Ингээд бас нөгөө бүсчлэл гэдэг юмнаас хамаарч бал яг айсл стандарт нь манад бас нутагш болохоор байна гэдэг те ийм нүд бас гарч ирж байна гэсэн. За үйл хөдлөх хөрөнгийн төслийн зэрэглэл үл хамааран хүүхдийн тоглоомын талбайн тогтчлолтод заавал байх ёстой тоглоом эд зүйлс гэж юм байна. Яг зөв
байгаа. Одоо яг стандарт тоглоомын талбай иж бүрдэл гэж байдаг байхгүй. Энд одоо жишээл дохинуур гэдэг тоглоом байгаа түрүү ярьсан би нэг ганцаараа тоглолдог ийм ингэж хөдөлдөг ийм пүрштэй ийм тоглоом. Тэгээд нөгөө хуйлаа суудаг, эргэлдэг тоглоом заавал байх хэрэгтэй. Эргэлдэг тоглоом яад гэхээр энэ нөгөө ганцаараа эргэж чадахгүй олоолаа суудсан байх. Хамтын хүчээр ингэж тоглодог. Энд хүүхд нүүр хагардаг. Нүүр хагарч эхэлдэг. Дараа нөгөө юм гулсууртай ч юм уу тийм цогцныг тоглоом. Энд яад гэхээр бас нэг юм нөө хамтарч ажиллах сурдаг хүүхд. Хамтдаа ингэж тоглоод ингэж хөөцөлдөг. Нөгөө үе шатахыг гэдэг. Тэгээ бас нэг байх ёстой тоглоом нөгөө юу авирдаг юм тоглоом. Бие хөгжил зориулсан. Хүүхд яа нөгөө ялангуяа том насны хүүхд илүү энержетик цаанаасаа л энерги шатах гэдэг ингэж идэг. Авирч хариадаг юм. Ерөнхийдөө яг энэ тэгээд савлуур байх ёстой. Савлуур дээр хүүхд юу сурдаг вэ гэхээр би чи нөгөө ээлж дараалагддаг. Төвчээртэй хүлээгээд савлуурч одоо ингээл 2 3 суудалтай олуулаа тоглож чадахгүй. Тэ нийгмийн харилцаа биш. Би энийгээ хүлээх, хүндлэх, төвчээртэй хүлээл ийм их сурчдаг. Тэгэхээр энэ 5 бол заавал байх ёстой юу гэж үздэг. Тэгээ би бас түрүү нөгөө ярьжсэн хүүхд хамгийн анх нөгөө дохинор тоглоом дээр ингэж тоглолт танилцаа дараа нэг хоёлаа гурлаа олуулаад тоглолтог тоглоом дээр тоглолтог гэд. Тэнгууд манай юм том одоо тоглоом систем тоглоом гэж ярьдаг. Цогц одоо нөгөө гулсууртай юм авирдаг хэсэгтэй. Энэ болохоор ерөнхийдөө яг гол концепц нь одоо хүүхд болгоно нөгөө өөр өөрийн зан характер гэж байдаг. Зарим хүүхд үнэхээр цаанаасаа интроверт хүүхдүүд. Зарим хүүхд цаанаасаа экстраверт хүүхдүүд. Манлайлагч юм тий. Тэнгууд экстраверт хүүхдүүд шууд ингээд нөгөө биш интроверт хүүхдүүд экстраверт хүүхдүүд ч шууд тэгж дэшээ гардаг. Жохон ингээл айгаад ч юм уу санаа зовоод ичимхий хүүхдүүдтэй ингээл жохон доогуур нөгөө тоглоомны доогуур энэ юу юм болов гэл ингээл явж итэл нөгөө дээр байсан хүүхч тэр хооронд 2 3 бууж орч ирдэг. Тэгээд буухтаа тэр хүүхэд нөгөө нэг ямаараа нэг орц гарцаараа орж гарахгүй 2 3 ингэж тойроод ингээд доогуур гүйж яхад нөгөө хүүхдэд тааралдаг гэдэг. Тэнгуут 1 2 3 дахь дээр нөгөө доор байсан интроверт хүүхэд чинь энэ хаашаа өвчөө гэдэг дагаа байдаг. Ингээд нэг юмшлэг хэлдэг. Энэ бүгд юусэн юм тооцоолол. Тэгээд одоо бас яг нөгөө одоо ингээл бас бидний одоо ингээл хүмүүсийн зан харилцаа одоо бүх юм нөгөө сэтгэл зүйтэй одоо бүх юм өөрчлөгдөх хэрэг дагаад ч гэсэн тоглоомын чих хандлага ч гэсэн өөрчлөгдөж байна. Одоо ингээл Монгол ч гэсэн ингээл нөгөө аутизмтай хүүхдүүд ч юм уу те даунтай хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй одоо тэрэгцэртэй хүүхдүүд ч юм уу те ингээл ийм хүүхдүүд байна. Одоо аутизмтай хүүхдүүд гэхэд одоо зөвхөн монголч хүүхдүүд дэлхийд одоо аюух тоо хэмжээний яаж. Тэнгуут яг энэ хүүхдүүдийн нийтлэг одоо нөгөө асуудал юу гэхээр нөгөө нийгмийн харилцаа нийгэмшилдэг юм байдаг. Тэнгуут манай одоо тоглоомод юу руу ханж яах гэхээр энэ хүүхдүүдийг ингийн хүүхдүүдтэй хамтд нь холилдож юмш тоглох. Энэ рүү одоо чиглэж байна. Яаж хамт нь нийлүүлэх үү гэдэг ийм. Тэгээ багасаа одоо нөгөө энэ хүүхдүүдтэйгээ хамт ингээд өсцөө хамт тоглоод найзлаад ингээ явчихаар эн чин энгийн үзэгдэл ахгүй да. Тэнгуут бид нар одоо нөгөө тэр хүүхдүүдийгээ юу гэдэг нэг ийм өөр нүдээр хараад те жоохон ингээл яадаг. Тэнгуут тим юу нэгдүгээр байхгүй болоод энэс ч үүдэлтэй нөгөө энэ бүлийн идэр чин гараад ир штэ тий. Энэс болоод нөгөө хүмүүс байна бүр дотгошоогоо бүр ингээд нэг юм нийгмээс гадуурхагдсан юм тусаарлагдсан. Энийг дагаад эцэг хийн нөгөө сэтгэл зүйд айгүй хүнд юм явчихдаг. Тэр ээжүүд бол айгүй бас хэцүү штэ. Тэгээд яг юм дээр тэгээд энэ дээр бас одоо ярьж байгаа нэг бас харамсалтай зүйл нь яг энэ хүүхдүүдтэй одоо зориулсан тоглоомын паунтер маад алгаа. Тэ. Одоо бид эдийн дараагийн хүсэл зорилготой ийм талбай бүтээх авчраад хүүхдүүдэд тоглолдог. Тэ үнэхээр ингээд байхгүй учраас тэр хүүхд гэртээ суугаад байна. Байхгүй учраас тэнд ингэ байгаад байна тэ. Хэрэг гаргаад өгөх юм бол байршил нь өөр хол байсан ч гэсэн тэр ээж аав нар зөөгөөд явна. Очино. Энийг одоо тэнгуут маа тоглоомч гэсэн ерөөхдөө бас ингээд бүх насны хүүхдүүд бүх хүүхдүүд хүртээмжтэй гэдэг. Ер нь бол хүртээмжтэй бүх хүүхдүүдийг тоглуулдаг ерөнхийдөө зорилгон дөр үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ тоглоомууд том жижиг янз янзаараа байгаа. Одоо энэ том одоо хотгонууд олон ялангуяа айлтай олон блок барилгууд ч юм уу те барьж байгаа ийм хотгонууд нэг талбай дээр чинь мэдээж тэр олон блок байх тусам тоглоомын талбай нь тоон олон болно те. Энэ дундаа нэг тоглоомудаа ч гэсэн ингээд холимогжуулаад ингээд сармогжуулаад явчих юм бол бид нар эн чинь бидний нөгөө нэг бас
төслөөрөө те өөртөөхөө ингэж юугаар өгж байгаа нийгэмдээ өгж байгаа бас үр нөлөө байж болно. Мессеж бас байх аахгүй. Дагаад энийг дагаад та одоо жишээл өнөөдөр төсөл дээр энийг хийчлээ гэхэд танаас санаа аваа дараагийн хүн чинь хийн. Тэгээд эндээс ингэж жаагангууд тэр олон бас юм нөгөө асуудлуудыг шийдэж болохоор байгаа тийм. Тэгээ бас одоо юу гэдэг ийм зөв төлөвлөлттэй, зөв тоглоомтой, оновчтой тоглоомтой ийм талбай биднэрт бас ирээдүйд юу гэх юм бэ гэхээр одоо бид нар нэгэнд тоглоомлог хүүхдчээс одоо бидний ирээдүг гэл ингээл ярьж байгаа шүү дээ. Ийм тоглоомын талбайд ийм олон тоглоомлог сайн ярьснаар бид зөвхөн тоглох биш тэндээс аюулгүй олон юм хүүхд сурж идэг те. Ингэж хөгжиж өссөн хүнд тоглоомын талбайс нарт ийм байх ёстой л гэдэг ойлголттой тэр хүмүүс. За тэгээд одоо юу гэдэг мянган хүнтэй оршин суугчтай хотгон дээр ингээд нэг хүүхдээ юм байлаг тэр 1000 хүнээс нэг хүн ч юм уу ирээдүйд нэг төсөл хэрэгжүүлэх байх те. Энэ new normal болох байхгүй. Ийм байх ёстой гэдэг багаас нь суучихсан. Тэгэл ийм тоглоом ийм дээр хэрэгжилж байгаа хүмүүс чинь дараагийнх нь нөгөө стандартуудаа нэмэл ингээд явчихна гэсэн. Тэгээд энэ бидний одоо манай салбарын хувьд те одоо барилгын салбарын хувьд нийгэмдээ өгж болох нөгөө нөлөө чинь тоглоомын талбайгаар ингэж дамжуулж ингэж яаж болно гэсэн үг. Айгүй олон сэдвийг хөндөж болохоор байна. Тэгээд ингээл бодохоор ерөөсөө л одоо бид нар ингээл ажиллах тусам яг нөгөө нэг цаад үн цэний те утга учир ач холбогдлын нэрээдүн үр өгөөж ингээл яг мэдрээл яваад байна л да ер нь. Тийм. За. Тэр хуучин бол яг хуучин жоох саяхны хүртэл насаар нь ангилсан хотхныг ялгаатай байршлуудад хийдэг эсвэл тоглоомын талбайн төлөвлөлтөө тэгж хуваадаг байсан бол одоо саяны хэлсэнчлэн аутизм болон өөр одоо ялгаатай хүүхдүүдийн нэгдлийг бий болгох ийм талбай төлөвлөх ёстой гэж ярьж байгаа шиг ер нь ирээдүйд тоглоомын талбайн тогтчил эрхэн одоо аль зүг рүү явж гин юун гэлүү их дэмжих гэж гин одоо нөгөө дижитал хэрэглээ тэр зүйлийг хязгаарлах гэх үү тэрнээс салгах гэх үү тэрнээс хол байлгахад чиглэсэн шийдлүүд энэ төр байна уу? Байна. Ер нь яг ирээдүйд ч гэдэм үү те ер нь одоо бас юу руу явж байна гэх юм бол нэгдүгээрт ер нь тоглоомын талбай мультифункшнл байх хэрэгтэй. Олон үйлдэлтэй, олон юм зориулалттай, олон юм тэндээс явах хэрэгтэй. Ийм юм руу явж байна. Хоёрдугаарт нөгөө нэг green and smart гэх юм руу нэгдүгээрт нөгөө нэг юм одоо бас бүр цаашаа ярих юм бол recycled материалаар дахин боловсруулсан материалаар яасан юм байвал байгаль орчинд аюултай юм байна. Smart гэхээр одоо нөгөө олон тоглоом биш одоо ийм smart тоглоомоос гарцсан байхгүй. Нэг ингээ харахад нэг тоглоом гэдэг тэр дотроо 100 удаа тоглоомт. Ганцхан нөгөө хүүхд ганцаараа тоглох биш. Ээж автагаа олуулаад тоглоом. Тэгээд тэр дундаа нөгөө биеийн хөдөлгөөний тэ нөгөө танин мэдхүүн сорилт ингээ нөгөө мэдлэг чадвар сорьсон гэдэг юм 100 хэдэн төрөлтэй ганцхан юм тоглоом смарт тоглоомоос гарч ирж байна. Өвөл зунг ажилладаг. Ийм тоглоомд гарч ирж байна. За тэгээд нөгөөх нь болохоор бүх хүлээлт ашиглах боломжтой. Зөвхөн нөгөө 100 ч юм уу ингээд өвөл ашиглах боломж, бүх хүлээлт ашиглах боломжтой гэдэг энэ чиглэл рүү ер нь бол одоо төвлөрч явчихна гэсэн үг. Тэгээд бас илүү бас нөгөө түрүүн би бас ярьсан шүү дээ. Яг нэг юм оногдсон биш. Одоо зарим юмнууд бол Европт бол ингээд дан модон тоглоомод яг байгалийн одоо унсын юу байгаль нөө хэлбэр дүрсээр нь ингээд боловсруулаад ингээд тавьсан хүүхдийг өөрөө бодоод өөрийнхөө тоглол гэдэг ийм зүгээр нэг юм ганц бот тавьсан байх жишээ нь тий. Илүү буцаал нөгөө нэг байгаль юу натурал, natural гэдэг ийм минимал гэдэг ийм руу. Тийм. Тэгээ бас яг марцсан бас нэг хоёр зүйл байна л да одоо хэлмээр. Тэр юу гэхээр бас яг нөгөө зөв оновчтой бас тоглоомтой юм тоглоомын хэлбэд хүүхд гарах байхаар гэрте байх нь их боддог. Тэгээ тэрний оронд яг нөгөө тоглоом сонирхолтой тий хүүхдүүд их тоглох дуртай, хүүхдүүдийн төвлөрдөг ийм тоглоом дэр хүүхдүүд бол гадаа их гарч тоглолдог. Тийм баг. Тэгэхээр одоо бас яг нөгөө гар утасны хэрэглэгч гэсэн зөв тоглоомын талбайтай айлуудад багасах боломжтой гэсэн. Мөн одоо манай бас нөгөө төсөл хэрэгжүүлэгч девелоперууд маань те нөгөө гадна тогтчвол тоглоомын талбайг зарлал гэж харах гэдэг тэгэхгүй. Энэ тэнгууд тэсэрээр зарлал биш эн чинь үн цэн чинь штэ. Үн цэний чинь нэмэгдүүлдэг зүйл чинь айгүй ач холбогдолтой юм чинь штэ гэдэг бас юу мессежээс айгүй сайн өмөр байна л да. Зөв. Бас орж ирж штэ. За сүүлийн асуулт. Таныг та ингээд үл хөдлөх хөрөнгийн шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжтой боллоо гэж бодъё. Тийм эрх мэдэлтэй, тийм шийдвэр гаргах хүн боллоо гэж бодъё. Та гадна тогтчлолтоо яаж хийх вэ? Гадна тогтчлоо яг. За одоо бас ингээл ярихаар би яг юу хийх гэж байгаа гэсэн эхэлнэ л дээ.
өндөр орон сууц юм уу, амны орон сууц юм уу, тэр нь хэдэн блок байх вэ, хэдэн айлд байх вэ, хаана вэ байршлна гэдэг эднэрийг би бодно, судалгаануудаа хийгдэн. Ямар хүмүүс зориулсан бэ те, бага метр квадраттай байрнууд байгаад тэр залуу гэр бүлүүд зориулсан юм уу те, аль сегмент зориулсан. Бүх эднэрийг би тооцоолно, яг хинд юу гэх. За тэгээ магадгүй нөгөө илүү нөгөө дунд зэрэглэн ч гэдэг юм уу те, илүү нөгөө бага метр квадраттай залуу гэр бүлүүдэд зориулсан байх юм бол би тоглоомын талбайг би 3 ангилаад жишээлбэл тавина. Дагаа түрүүний ярьсан те, яг бүх одоо эн чинь ерөөсөө нөгөө гадна тогтчол одоо хүн байр биш, нөгөө амьдралынхаа хэм маягийг худалдаж авдаг болцсон. Яг тэр одоо амьдарж байгаа байр, хотхон орчноос нь тэр хүний амьдрал хамаардаг болсон байхгүй. Хүн тэнд ингээ гараад өглөө гараа гүйдэг талбайтай те. Фитнес хийдэг, тоноглолтой, тасгал хийдэг, турниктэй, хүүхдэн тоглолцдог, талбайтай, амраас суучдаг юм сандалтай тэ. Бүр магадгүй нөө усан орилуур магад жижиг цөөрөм гоолохгүй орхитой. Ингээд ийм ахмал хүний амьдралын нөгөө чанар сайжирдаг, дагаад эрүүл мэнд чанар нь эрүүл мэнд сайжрын ингээ хэм маяг нь өөрчлөгддөг. Нөхцөл нь байгаа учраас, орчин нь байгаа учраас. Тэгэхээр би энэ орчнуудыг бүрдүүлсэн яг хүндээ чиглэсэн одоо л бид нэр ингээл үнэхээр ингээл стресстэй нийгэмд ингээл амьдрал шүү дээ, төв ингээл төгжрэлтэй. Ядаж би гэрийнхаа хашаан дотор орж би ингээд аюугаа мэдрэмж авдаг, 50 мэдрэмж авдаг. Би тэнд гадаа сууж байгаа ч гэсэнтэй ингээл дараагийн хийх ажлаа гэж бодоод суучдаг. Яг бол над тэр уур амьсгалыг юуг мэдрүүдэг. Ийм л юм хийнэ гэсэн үг. Яг хүндээ чиглэсэн. Ийм. Тэгээд одоо 20 жилийн дараа ч гэсэн миний одоо хэрэгжүүлсэн төсөл гоёороо байждаг тий. Үнцэнтэй байж. Тэг миний оршин суугчд би энтэйгээ ингээд хурш найзууд хуршийн холбоотой гарч ирээд шинэ жилээр төв талбай дээрээ ёолк гацуур мододсаа тамтай оройн дуулцдаг те. Орцоороод нийлцдэг ч юм уу те. Одоо энэ бас яалчгүй бидний амьдрал дутагтаал байна л да. Ийм л яг ийм орчинтой төсөөлөгдөж. За их баярлалаа. Баярлалаа. Би намайг урьж оруулсанд бид нар бас яг хөө ингээл сайхныг хүртэл ингээл төвхтэн тоглоомын талбай бол ингээл загуусдаг гэдэг юм уу байх хэвээр нэг юм чеклисттэй нэг юм аа гэл ингэдэг үстэй. Тэгмүүд эсрэгээр тоглоомын талбай чинь таны одоо төслийг те үнцний чинь өсөж идэг юм шүү гэдгийг бас ойлгосоо гэдэг үднээс бас ингээд оролцлоо тавьсан та бүхэнд маш баярлалаа. Log Suppliers 2026 барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл, бүтээн байгуулалтанд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид болон төсөл хэрэгжүүлэгч девелоперуудыг нэг дор цуглуулах Log Suppliers 2026 Expo таныг урьж байна. Үл хөдлөх хөрөнгийн хангам нийлүүлэгч та бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуул. Худалдан авах чан бол үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч та бүтээгдэхүүнээ шийдлээ хангам нийлүүлэгчийн олоорой. 4-р сарын 3-4-нд Ori Studios